Өнөөдөр Монгол улсын хүн амыг 83.8% бүрдүүлж халах түмний хүн амын тоо бол 3 сая жахан гаруй байна энэ. Тэгэхээр энэ 2234 жилийн энэ түүхэн хугацаанд түүхэн их сурвалжуудаас ямар хүн амын тооны тухай үүсэн баримт байна? Энийг шүүж яваад та бүхэндээ танилцуулъя. За хүн нь бол дэд 600 мянга орчим гэсэн тоо гарч ирж байгаа. Энэ тоо хаанаас гарч ирж байна гэхээр бол хожуу хан улсын бичигт 10 гаруй төмөн өрх хүнүүчүүдийн хүнүүгээ өрх сайн биетэй нийлээ сайн бие улам хүчтэй боллоо гэж байгаа. Тэгэхээр чинь 110-аад мянга гэдэг нь бол за үржүүлэхэд бол 5.5 үржүүлэхэд бол энэ 6 очиж байгаамаа. За дараагийн юу бол телегийн тухай баримт байгаа. Телегийн тухай баримт бол умард төрийн төрх телегийн шаштрт бол энэ цэргийн тоонд гарсан байгаамаа. Энийг та бүхэндээ бид хөргөж яасан. Ер нь нэг 600к байгаамаа. За дараагийн баримт бол энэ хэрэг 8 мэрэгдийн тоо гарч ирж байгаа. Энэ юу гэхээр бол 1206 дугаар оны хүн амын босоо хуваарлтанд 1000-тлаад 94,000 гарсан тийм үү? 95,000 гарсан. 95,000-аас хатвал 700к өсөж байна. За дараагийн нэг чухал баримт байгаа. Энэ бол 1918 дугаар оны хүн амын тоолгоос баримт байгаа. За энэс гээд ховд бус одоо юу нэг хасахт бол 500,000 байсан байна. За өнөөдөр нийт одоо халах төм бол Монгол улсын хүн амын 3 сая буюу яг өнөөдөр бол 3 сая 100 мянга байх шиг байна. За ийм хүн амын тооны баримт байна. Баярлалаа.